Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Спортын анагаах ба эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээ сурвалж судалгааны албаны ажилтан Болтоотор байна. Өнөөдрийн илтгэлээр бид өсвөрийн дамжтыг хэрхэн шинжилгээ ухаан суурилан зөв бэлтгэх тухай үндсэн ойлголтуудыг танилцуулах болно. Орчин үеийн спортын хөгжил зөвхөн медалийн төлөө өрсөлдөхөөс хальж хувь хүний бие биелдэр, сэтгэл зүй, ёс суртахууны төлөвшлийг нэгдсэн системээр дэмжих шаардлагатай болсон. Энэ илтгэлийн дараах үндсэн 4 чиглэлээр бүтээгдсэн 1-р дасгалжуулагчийн ур чадвар буюу өсвөрийн тамирчны хөгжлийг удирдан чиглүүлэх зайлшгүй шаардлагатай мэдлэг, арга зүй, ач холбогдол, 2-р тамирчны хөгжлийн үн шат буюу нас, биологийн төлөвшлийн ялгаа, мөн 3-р биологийн хөгжлийн явцдах өсөлт, өөрчлөлт, 4-т боломж цонх буюу хурд хүч, төсвөр, авхаал замбаа, уян хатан хэрхэн насны онцлогт тааруулж зөв хийж өндөр амжилтыг гаргах вэ гэсэн үндсэн 4 агуулгын хүрээнд явагдах болно. За өсвөрийн тамирчны амжилтын үндсэн тулгуур нь дасгалжуулагчийн ур чадвар юм. Зөвхөн техник заахаас гадна хүүхдийн биологийн өсөлт, сэтгэл зүй, доктортой байдал, ачаал даах чадварыг нарийн уншиж чаддаг байх шаардлагатай. Дасгалжуулагч нь хөгжлийн төвшинг үнэлж, тохирсон бэлтгэлийн загварыг сонгож, ур чадвар бүрийг аюулгүй шатараатай хөгжүүлэх нь хамгийн чухал байдаг. Дасгалжуулагч хүн физиолог, биолог, биомеханик, сэтгэл зүйн өндөр түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. За биологийн хөгжлийн явцдах боломж цонхнууд охидын хувьд 6-аас 11 наснд хүүхдийн хөнгөн атлетикаар хичээлэх ёстой. За 12-аас 13 наснд янз бүрийн спортын төрлөөр хичээлж, 14-өөс 15 наснд нэг төрлөөр хичээлж, дагнаж хичээлнэ. За мөн 16-аас 17 наснд төрөлж нэг төрлийг сонгон хичээлж, 18-аас 19 наснд тэмцээн уралдаанд оролцох боломжийг бий болгодог. За дадлын цонх буюу хурд хүч, авхаалт самбаа, уян хатан төсвөр хөгжүүлэх нас бол үндсэндээ 6-аас 12 наснд явагддаг. Хурдны цонх буюу хурд хөгжүүлэх нас 6-аас 9 наснд явагддаг бол хөвгүүдийн хувьд 7-оос 11 наснд хүүхдийн хөнгөн атлетикаар хичээлж, 12-оос 13 наснд янз бүрийн спортын төрлөөр хичээлнэ. 14-өөс 15 наснд нэг төрлийг сонгон хичээлж, за мөн 16-аас 17 наснд төрөлжиж тэмцээнд оролцох. За хүчний цонхны хувьд бол үндсэндээ 14-өөс 17 наснд бол тухайн тамирчин үндсэн хүч олгох дасгалыг хийлгэнэ. За охидын хувьд нялх үе, хөвгүүдийн хувьд бол ялгаагүй нялх үе бол тэгээс 3 наснд явагддаг бол охидын хувьд хүүхэд нас нь 4-өөс 10 наснд явагдаад үндсэндээ бэлгийн бooжилт 11-ээс 14 наснд явагдаад шилжилтийн үе, нас бие гүйцэх үе гэсэн үндсэн дараалалаар явдаг бол хөвгүүдийн хувьд бол бэлгийн бooжилт 13-аас 16 нас буюу охидоосоо хойш явагддаг байх нь. За нас биеийн хүрэх хугацаа нь бол хөвгүүдийн хувьд 22 наснаас эхэлдэг бол охидын хувьд 20 наснаас нас биеийн хүрдэг байх нэ. За тэгээс 7 наснд бол хөдөлгөөнийг өдөөх нас буюу тухайн хүүхэд маань алхах, гүүх гэсэн дадлыг эзэмшдэг бол хүүхдийн хөнгөн атлетик нь 7-оос 12 наснд нийлмэл хичээл буюу бүх спортын төрлөөр хичээлэх нь үндсэндээ 11-ээс 14 наснд. За төрлийг бүлгээр хөгжих буюу тухайн спортыг сонгох нь 14-өөс 17 наснд яваад мэргэших нас нь бол 16-аас 19 наснд явагдаад, за үндсэндээ бол 18-аас дээш наснд бол тухайн тамирчин маань тэмцээн уралдаанд орж, за 19-өөс дээш бол өндөр зэрэглэлийн хүрэх боломжтой байдаг. За бэлтгэлийн загварууд үндсэн бэлтгэл сургалтын төлөвлөлт циклээр явагдах ёстой. За макро цикл буюу 1 жилийн бэлтгэлийн төлөвлөлтийг хэлж байна. Метро цикл гэдэг маань үндсэндээ 14-өөс 1 сарын хугацаанд бэлтгэл сургалтын төлөвлөлтийг хэлнэ. За микро цикл маань болоод ирэхээр 7-оос үндсэндээ 10 хоногийн бэлтгэл сургалтын төлөвлөлтийг бол хэлдэг байх нэ. Дараах 3 зургийг та бүхэн маань харж байгаа. Нэг дахь зураг маань бол 38-7 хоногийн бэлтгэл төлөвлөлтийн циклийг харуулж байгаа. За 2 дахь зураг маань 1 сарын бүтэн төлөвлөлтийг харуулж байна. За ногооноор тэмдэглэгдсэн нь бол
одоо амралтын өдрүүдийг тэмдэглэж байгаа. За 3 дахь зураг маань бол 7 хоногийн бэлтгэл төлөвлөлтийг харуулсан. За үндсэндээ шар нь бол хурдны бэлтгэл 1 дахь өдрөө орсон бол 2 дахь өдөр тусгай төсвөр олгох. За 3 дахь 4 дахь өдөр нь бол гурвуулангийн хосолсон маягаар бэлтгэл төлөвлөлтийг төлөвлөдөг байх нэ. За тэгээд та бүхэнд маш баярлалаа.